Говьсонбор аймгийн Шивээ говь сумын газар нутгийн 30% буюу 30 мянга гаруй га газрыг Экусора гэх компанид ашиглалтын лиценз олгох өгчээ. Гэвч тус компани эзэмшлийн уг талбай нь Шивээ говь сумын өргөтгөлийн газар бөгөөд 2200 гаруй иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтад өмчлөх эрхийн газар, 62 иргэний өвлжин аваржааны зориулалтад газар, 180 иргэний автогарашийн зориулалтад газар, 131 иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар юм байна. Өнөөдрийн байдлаар гэхэд бол аймагаас бол 6 км суурьшлийн бүс дотор Экусора компани бол хөрс олтын үйл ажиллагаа бол эхэлсэн явж байгаа. Энд бол 3 экскаватор, 4 том 20 тонных том автомашин хэрэгцээ ингээс үйл ажиллагаа явуулж байгаа. Яг шинэ жилийн хэд хоногт бол баярын хоног амарсан. Өнөөдөр бол төгөөс бол хүмүүс нэрээд үйл ажиллагаа эхэлнэ гэсэн болооч бид тэгвэл бас газар дээр нь очиод ирсэн. Тэгэхэд бол тодорхой үйл ажиллагаа бол явуулаагүй. Зоох мэдээлэл бүхий хүмүүс бол байсан. Аваглооны сүүлээс иргэдээс мэдээлэлсний дагуу бол орон нутгийн холбогдох төр захиргааны байгууллагууд бол хяналт шалгалт хийсэн. За хяналт шалгалтын хүрээнд бичиг баримт бүрдэл дутуу шаардлага хангахгүй холбогдох үйл ажиллагаа явуулах зөвшөөрлүүд бүрэн байсан учраас бид нар бол зөрчлийн иргэний шалгаад үйл ажиллагааг зогсоогоод зүтгэл зүйсэн захиргааны арга хэмжээ аваад зөрчлийн үеийн дагуу арга хэмжээ авсан байгаа. За энэ шүүхийн холбогдох байгууллага өөрөө бас буцааж манай байгууллагын тавьсан эрх зүйн актанд бас гомдол гаргасан учраас шүүхэн шатанд хийж очсон. За шүүхэн дээр зөрчлийн тухай хуулийн маргаантай асуудлаар бас зүтгэл зүйчээд байж байна. За энэ хугацаанд бид нар бас холбогдох чиглэлд ер нь бол ирүүлэхийг бол удаа дараа мэдээлэл юмудаа өгчөөд байгаа. Өнгөрсөн жилээс хойш энэ компани үйл ажиллагаа явагдах гээд аймаг орон нутгийн удирдлагууд энэ дээр бол одоо бас холбогдох чиглэлтэй бүрдүүлж үйл ажиллагаа явуулах гэсэн шаардлага тавиад байж байгаа. За уул уурхай яам болон байгаль орчны яамны чиглэлээр зөвхөн үйлдвэрийн хаан жагад тухайн компани бол бичиг баримтаа бүрдүүлээд явж байгаа. За аймаг орон нутгийн зөвлөлд одоо зөвшөөрсөн тийм зөвшөөрөл өгсөн ямар ч бичиг баримт бол байхгүй. Тэгэхээр одоо төрийн бас байгууллагууд бол одоо тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бол янз бүрээр л өгч байгаа л да. Одоо бол зөвхөн тэрнээс дээж авах гэсэн байдлаар эхлээд одоо уурхай эхэлсэн. Одоо тэр дээж хан нүрсийг авсан бол одоо тэрийг нөхөн зэрэгэлтэй гэж ажиллаад тэр хууль журмын дагуу газар очиж уурхайгаа нэхвэлэх үү. За одоо энэхүү асуудал нь шүүхтээр маргаантай байгаа бөгөөд нутгийн иргэд хотолчоор нэртэй төрийн бас байгууллага байгуулж хууль хяналтын байгууллагууд руу ханджээ. Түүнчлэн багийн иргэдийн нийтийн хурлыг удаа дараалан зохион байгуулж Экусора компани үйл ажиллагааг дэмжээг байна. За мөн аймгийн мэргэжлийн алтын газар шалгалт хийгээд Экусора компани үйл ажиллагаа явуулах баримт бичгээ хуулийн дагуу бүрдүүлж дуусгааг байгааг тогтоожээ. Гэвч тус компани дээж авах нэрээр газар авахад эхэлсэн байна. Эхний ээлжинд бол дээж авнаа 1000 тонн гэж заримдаа болохоор 500-5000 тонн гэдэг янз янзаа яриад. Тэгээд бид нар төрийн бас байгууллага болон иргэдийн төлөөлөл нэгдээд одоо энэ юу болж байгаа юм бэ? Төр захиргааны байгууллагад бид нар хандсан, иргэдийн хурлын дарагтаа хандсан, мэргэжлийн алтын газар тандсан, байгаль орчин аялал жуулчлалын газар тандсан, хүний эрхийн төлөөлөгч тандсан, сум орон нутгийн бусад удирдлагууд бүгдэнд нь хандсан. Зохио бичиг албан тоотуудыг бол төлөвлөсөн, хариуг бол авсан, гэвч одоо тодорхой бол хариу хэлээгүй. Ямар ч хэлсэн одоо дэмжиж байгаа гэж үл хэлээгүй. Тодорхой байдлаар бид нар бол одоо юу гэж эсэргүүцэж байгаа, дэмжихгүй байгаа, ард иргэдийн талд байгаа. Одоо юу гэдэг юм байгаль орон нутгаа болоо одоо юу гэдэг нэг онгон байгалийн энэ байдлаар нь байлгахыг хүсэж байгаа гэсэн боловч одоо цаагаараа яг үйл ажиллагааны талаас нь ингээ хараад бодит байдал дээр бол одоо орон нутаг яаж одоо эсэргүүцээд яаж үүсгэж байгаа нь бол ерөөс тодорхой харагддаг. Тэр өмчлөлийн газар өгсөн газарт одоо уул уурхай лиценз олгосон байна. Уул уурхайн лиценз олгосон газар өмчлөлийн газар өгсөн байна гэдэг 2 маргаа яваад байна л да. Энийг зохих хууль журмын дагуу бол одоо шийдвэрлэнэ. Энэ бол одоо хоёр талаас л одоо хуулийн маргаантай байгаа. Яг өмчлөлт хэдэн онд авсан юм бол? Яг өмчлөлийн газрыг бол ер нь 13 оноос хойш шалтгаалал өгсөн байдаг. Тэр нь ямар учраас өгсөн бэ гэвэл тухайн компани одоо хэрвээ уул уурхай үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол аймаг орнтоос зөвшөөрөл аваад зөвшөөрөл авсны үндсэн дээр тэр уурхайгаа нээх ёстой. Гэтэл тэр зөвшөөрөл авах учраас тухайн газар зохион болтын төлөлгөөгөө тухайн аймагч нь өөрөө хийгээ явахаар нөгөө зөвшөөрлөг уул уурхайн газар чинь бид нар өмчлөлийн газар өгөхөөс байхгүй байхгүй. Тэгээд аль төгссөн баг.
энэ хууль бус үйл ажиллагаа хийгээд байгаа компаниудад дандаа нөлөө бүхий хүмүүс байгаа байхгүй. Ердөөс орон нутгийн удирдлагуудын үйл бод ердөөс хин ч биш гэж авч үздэг. Тэднийг ердөөс удирдлагуудын төрийг хүн гэж харахгүй байгаа учраас төмөн олныг бүр юу ч гэж харж чаддаггүй. Тусгай зөвшөөрлийг авахаасаа өмнө бичиг баримт дээрдэг эдийн засгийн үндэслэл төр бичиг баримтуудыг үйлдэж зөвшөөрлөө бид нар авдаг шүү дээ, тийм ээ. 8 нэрийн барааны дэлгүүр ажлуудыг өгдөг. Тусгай зөвшөөрлийг авахын тулд нэг одоо үйлдвэрлэл үйлчлэгээ явуулъя. Тэр зөвшөөрлийг авахын тулд бичиг баримт бүрдүүлдэг. Гэтэл одооны энэ компаниуд яадаг вэ? Эхлээд зөвшөөрлөө шууд бичүүлээд авчдаг. Гэрчлэгээ гаргаад авчдаг. Дараа нь яг нөгөө бичиг баримтаа бүрдүүлдэг. Аливаа нөгөө Монгол улсын хуульд мөрдөгдөх дүрэн бүр эсрэгээр 360 гаруйс сөргөөрөө явж байгаа байхгүй. Экосоро компани ухаж байгаа энэхүү газар нь говьсөнбөрчүүдийн шүтээн уул, чойр хайрхны хормой бөгөөд байгалийн болон геополитикийн асар чухал нөөц газар юм. Хэрвээ энэ газрыг ухаж уурхай байгуулвал Говьсөнбөр аймаг нүүх дээрээ тулна гэж нутгийн иргэд үзэж байгаамаа. Учир нь уурхайн тоос шороонд байгаль орчин сүйдэж мал амьтны амьдрах нөхцөл хаагдах аюултайг онцолж байна. За тиймээс уул уурхай хүнд үйлдвэрийн ам, ашигт малтмлын газар зэрэг холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж хууль зөрчин олгосон лицензээ цуцалж өгөхийг Говьсөнбөрчүүд хүсэж байна.